ялангуяа одоо төрд бол чадварлаг энэ хуульчид бол бас байвал энэ мэрэгчлэрээ илүү бол бас тодорхой ард түмэнд хэрэгтэй. За Монгол Улсын энэ үндэсний аюулгүй байдал эрх ашигч хэрэгтэй юм хууль тогтоомжууд гарах юм болов уу гэж та бол энэ салбарын одоо тод төлөөллийн хувьд энэ хуульч мөнгө хоригдлогын хувьд бас ямар байр суурьтай явдаг энэ талаараа бас та тодорхой өөрхөн байр суурь хэлнэ үү? Тэр мөнгө хориглол одоо бас дэлхийд алдартай том сургуульд боловсрол эзэмссэн МГИМО буюу Москвагийн олон улсын харилцааны их сургууль одоо төгссөн олон улсын эрх зүйгээр төгссөн. За одоо бас гадаад хэлэх сайтай. За түүнээс гадна мөнгө хориглол хууль зүйн дэд сайд, улсын их хурлын гишүүн, хууль зүйн одоо сайдаар ажиллаж ирсэн. Энэ ажлынхаа явцад бол нэлээд их туршлагдсан, хэрсүүжсэн. За тэгээд одоо их хурлын гишүүн сайд гэж явахад хүмүүс яаж ханддгийг банитайгаа адилхан годомжинд алхаж явахад хүмүүсийн одоо ялангуяа ойр дотныхын хүмүүсийн харьцаа одоо яаж өөрчлөгддөг юм. Өнөөдөр Монгол улсад шударга ёсыг тогтоох энэ үнэнч одоо чанар сэтгэлийг бий болгох итгэл одоо найдварыг хөсөрдүүлэхгүй байлгахад бол хууль тогтоох үйл ажиллагаа, хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа бол их онцгой чухал ажил бүгдэлтэй гэдгийг бол ойлгож байгаа байх. Яагаад өнөөдөр Монгол улс ингэж хөгжил цэцгэлтийн хувьд сулран дороотоод байна. Яагаад ард түмэн маань өдрөөс өдөрт одоо итгэл нь алдуурж ирээдүйдээ итгэлгүй сэтгэл дундуур болж байна гэхээр зэрэг л ерөөсөө Монголд шударга ёс, итгэл даах, үнэнч одоо чанар энэ бүх юм алдагдсан. Хуулиуд нь ард түмнийхээ одоо эсрэг тодорхой бүлэглэл эрх баригчдын одоо эрх ашигыг хамгаалсан ийм хуулиуд одоо их батлагдж байгаа учраас ард түмнийг одоо хуулиар ард түмний хамгаалт суларчсан. Дээр нь хууль одоо сахиулах байгууллагуудын одоо хуульчид мэрэгчлээ худалддаг, мэрэгчлээ үнэн чив шаналдаг явдар Монголын нийгэмд одоо газар автсан. Ийм учраас энэ одоо ноцтой ийм алдаа завхарлыг засахад мөнгө хоригдол шиг хэршүүдсэн, туршлагдсан ийм хуульчд одоо их хурлд хэрэгтэй. Ягаад гэхээр зэрэг улсын их хурлын 76 гишүүдийн дотор чинь одоо галт хэрэг явж байлаа гэхэд галт хэргийг чинь одоо толгой нь чирж явна шүү дээ. Тэгэхээр бас их хурлд бол толгой одоо болох их хурлын уурэг тархины нэг чухал эдис болох ийм одоо хүний нэг гэж би ингэж бодож байна. Энэ хуульчны хамгийн одоо гол одоо баримталж авах мөн чанар та одоо энийг юу гэж хардаг вэ? Юу гэж юу н тайлбарлах вэ таныхаар бол? Тий, ерөөсөө шүү дээ. Хуулийн гол цөм бол өөрөө ёс суртахуун байдаг. Ёс суртахуун гэдэг бол хүний ерөөсөө үүсмэл шинж шүү дээ. Төрлөх одоо хүний чинь уурэг тархинд нэг 80 гаруй тэрбум эдисч нэг хэсэг нь тэр нь яах вэ? Шударга байх хэвээр хүн гэдэг бол нэр хүндтэй байх хэвээр, эр зөрөгтэй байх хэвээр, төсвөр хатуужилтай байх хэвээр, жудагтай байх хэвээр, үнэнч байх хэвээр гэдэг юм уу. Тэгэхээр хууль гэдэг чинь ерөөсөл энэ зан чанаруудыг нийгэм тогтоож хэвшүүлдэг. Тийм учраас хууль тогтоогч хүн гэдэг бол өөрөө дээд зэргийн ёс суртахуунтай тэрийг одоо сахдаг юм л байна. Ингэжээч нийгмийг зөв холдорглон зөв замруунд оруулдаг шүү дээ тийм. Улс төрд одоо энэ за таны хэлдгээр бол энэ хуульч хүн те шударга ийм хүн хэрэгтэй байна. Тэгэхээр одоо ингээд энэ өнөөгийн нөхцөл байдлаас харахад улс төрд олон янзын мэрэгчлээ хүмүүс орж ийн л та. Тэгэхээр улс төрч хүн гэхээр зэрэг ерөнхийдөө ямархуу одоо энэ мөн чанартай ямар одоо сэтгэлгээтэй хүн улс төр төрөх хэвээр өнөөдөр дуртай нь улс төрч болно гэж явж байна. Одоо их хурлын гишүүдийг бол бид сүүлийн үед улс төрчид гэж хэлээд байхгүй. Улс төрчид биш шүү дээ.
Их хурлын гишүүн гэдэг чинь хууль тогтоогч. Их хурлын гишүүн гэдэг бол ард түмний сонгогчдын төлөөлөл дуу хоол. Одоо энэ үргэл биелүүлэх хэрэгтэй шин. Тэрнээс гишүүнээр сонгогдонгуудаа би улс төрч гээл цээж дэлдэл өнөө ихтгэл найдвар хүлээгдсэн сонгогчдоо мартаал төрөл арилжаад байдаг явдал бол одоо энэ чинь Монголын их хурлын сонгуульч нь 6 дахь удаага өнгөрсөн одоо 7 дахь 6 удаагийн сонгуульд бол энэ сонгуул явцад давтагдлаа шүү дээ. Тэгэхээр мөнгө хөргөл одоо хуульчийн хувьд бол бас энийг одоо онцгой анхаарах хэрэгтэй. Ийм зам руу явж болохгүй. Тийм учраас бид рүү хэлсэн энэ хүн бол нэлээд туршлагатсан хэрсүүдсэн байхаа гэж байна. Монгол улс ингээ арбитрийн шүүхэд удаадараа дуудагдчихээн л та. За өмнө нь ялсан юмнууд байдаг юм байна. За одоо бол ингээл хан ресурс гэл 70 сая долларын өрөнд орчлоо шүү дээ. Монгол мөнгөөр 150 тэрбум төгрөг. Энэ мөнгөөр бол ингээ тооцохоор 30-аад цэцэрлэг барих боломжийн мөнгө байна л да. За энэ мэтчлээ ингээ арбитрт дуудагдаад бид ялагдсаар байх уу? Яг энэ арбитрийн энэ төвшөнд ажиллах мэрэгжлийн хуульчдын баг өнөөдөр яг одоо бэлэн масаалтаа танк шиг байж чадчихэв үү? Тэгэхээр хамгийн гол нь өнөө анхныхаа гэрээ хэлцээрийг хийхдээ тэр гэрээ хэлцлийг одоо гарын үсэг зурсан тэрний төлөө хариу үйлчлэг хүлээх ёстой тэр албан тушаалтнууд бол одоо хахуул авчихсан улс орны ард түмний язгуу ашгийг уландаа гიშгсэн ийм цаана гэрээ хэлцлүүд нэгдүгээр байгуулагдаад байна. А хоёрдугаарт өнөөдөр одоо хэрвээ тэр гэрээ хэлцлийн одоо гол зүйл нь нэхэн жилийн одоо зүйл нь Монгол улсад байгаа. Монгол улсын одоо байгалийн нөөц баялаг байгаа юм бол Монголын одоо арбитр, Монголын шүүх одоо шийдвэрлэх ёстой. Гэтэл дандаа сүүлийн үеийн одоо энэ гэрээ хэлцлүүд чинь дандаа одоо юу гэдэг Лондонгийн гэдэг юм уу, Гонконгийн гэдэг юм уу ийм одоо худалдааны арбитр шүүхүүдээр шийдвэрлэхээр байгаа. Тэгээд бид одоо бас ялагдчихад байгаагийн учир бол энэ байна. Тийм учраас одоо хамгийн гол нь тэр гэрээ хэлцлүүд бол анхнаасаа л зөв шударга үндэсний хууль төдийгүй олон улсын одоо эрх зүйн хэмжээнд нийцсэн юм л байх шаардлагатай. Тэрнээс алт шиг арбитрч байгаа. Тэгээ тийм нэгэн төлөөл хахуул аваад буруу үтсэн гэрээний бол одоо улс их орныхоо эрх ашгийг нэг сүрхий хамгаалаад ялуулаад байж чадахгүй шүү дээ. Хуульч мөнх оргилын хувьд та арбитрч хүний хувьд нь бас хэр үнэлгээ өгөхгүй. Яг өмнө нь бас арбитрийн шүүхэд Монголсаа төлөөлөөд бас 2-3 ч удаа ялт байгуулжсэн ийм хуульч хүн л дээ энэ тал дээр та. Тэ юуг ер нь бол энэ талаараа нэлээд бас туршлагатсан. Яагаад тэгэхээр жишээлбэл одоо марбуны хэрэг гэж байдаг юм л да. Энэ бол одоо 2000 оны одоо ихэр шиг санаж байна да. Монголын одоо нэг компани марбун компанид бол их хэмжээний зээл аваад тэрийгэ төлөөгүй. Тэгээд энэ Лондонгийн арбитрийн одоо шүүхээр орж ирсэн. Тэгээд тэр хэргийн ажлын хэсгийг удирдаад тэгээ Монголын талд бол бас ялтыг авчирч ирсэн. Ийм одоо гавьяа зүтгэл бол бас бий л дээ. Тий. За болоо.